Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 41 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Сувгаа сонсож эхлэхээс өмнө та бүхэн subscribe дараарай. Тэгээ манай сувгийн сонсогчдын бараг 70-80% нь ерөөсөө subscribe дарахгүй сонсдığım юм лээ. Ингээд шууд ярих үндсэн хэрэглэвгөө орцгоё. Одоо ярих байгаа хэрэгтэй холбоотой 3 хүнийг Цэрмаа Бата Анхаа гэд явна. Цэрмаа Монгол улсын иргэн 1988 оны 11-р сард Хөдөө орон нутагт төрсэн, хэрэг үйлдэх үедээ 36 настай байсан эмэгтэй, суур боловсралтай, мэрэгжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүлэг 3 эрүүгийн хариуцлага хүлээж аваагүй. Цэрмаа Бата хоёр гэр бүл болоод 17 жил болж байгаа. Тэгээ 10-аас 16 насны 4 хүүхэдтэй. Батагийн багаасаа найзалж нөхөрлөж нэгнийхээрээ байнгын ингээ орж гардаг байсан сайн найз болох Анхаагийн хувьд Монгол улсын иргэн 1985 оны 5 дугаар сард Увс аймагт төрсэн 39 настай, эрэгтэй, бага боловсралтай, мэрэгжилгүй, мал аж ахуй эрхэлдэг ам бүлнийг эрүүгийн хариуцлага хүлээж аваагүй. 2023 оны 5 дугаар сард Батагийн Хаваржаанда буюу сумын төвөөс жаахан зайдуу газарт ахад Бата сумын төв рүү яваад шөнийн тэг цагийн үед гэртээ буцаж ирэхэд бол Анхаа тэднийд байсан. Маргааш нь бол Бата эхнэрээсээ яг ямар учраас Анхаа намайг байхгүй хахад манад ирсэн бэ гэд асуусан чинь Цэрмаа бид хоёр унтцсан штэ, дахиж тийхгүй гэд нөхөртөө хэлсэн байгаа юм. Тэгээ энийг Бата сонсоод Анхаагаас дахин лавлаад чи манай эхнэртэй унтсан юм уу гэхэд бол уучлаарай бид хоёр ингээ ганц удаал тийм болцоон гэж хэлсэн. Тэгээ энэ үйл явдлаас хойш бол Анхаа Бататай урдын адилтай зүгээр ингийн л харилцаж гэрээр нь орж гарч явдаг байсан. Тэгээ хоёулаа нэг нутгийн багаасаа л нэгнээ мэддэг байсан болохоор нэлийн илгэмсүү байдаг байсан юм байна. Анхаа Бата хоёрын хувьд бол заримдаа нэг шил юм хувааж уухтаа Анхаа тэднийд хоноод явах тохиолдол ч гэсэн цөөнгөө гардаг байсан. Батагийн хувьд болохоор бичиг үсэг мэдэхгүй учраас Цэрмаа Анхаа хоёрыг хоорондоо ингээ мессеж бичдэг, чат бичдэг гэдгийг нь бол ерөөсөө мэддэггүй байсан байна. Ингээд тухайн үйл явдлаас хойш дахиад 4 сарын дараа буюу 2023 оны 9-р сард Батагийнх Намаржаанда гарсан үеэр Бата гадаа мотоциклийн янзлаа сууж идэл Анхаа Цэрмаа руу залгаж ярьсан байна. Цэрмаа уцаар ярьж байхдаа Батаг гадаа мотоцикл янзлж байгаа гэж бодоогүй, хониндоо явсан гэж бодсон байсан учраас уцаа чанга яригч дээр нь тавьсан, гэр дотор уцаар ярьж байсан байна. Ярианы дундуур яг юу ярьсан бэ гэхээр Анхаа Цэрмаа тандан танаа нөхрийг л алмаар байна, хулганы хор өгөөд алчий гэхэд Цэрмаа манай юмны амтгстай амар сайн мэддэг, яаж өгч болдсон бэ гэд уцаа тасалсан. Бата гадаа байсан учраас яг хинтээ уцаар ярьж байгааг нь мдээгүй. Тэгээ шууд гэрлүү ороод эхнэрээсээ хин юм бэ, хин намайг ална гэдэг байгаа гэж асуусан чинь Цэрмаа би харин сая ингээ Анхаатай уцаар ярьсан юм аа. Би юу гэж нөхрийгээ алхав дээ олон жил танилцаад юу гэж ингэтээ гэж хэлээд Батаг үнссэн. Яг иймэрхүү үйл явдлаас өмнө буюу 2 жилийн өмнө Бата гадуур явж агаад гэртээ ирэхэд Анхаа Цэрмаа хоёр бүр гэрт нь нэг хүнжилд хамт нэг оронд унтж яхад нь барьж авч исэн. Тэгээ тэр үед Бата Анхаа тандан чистэ яаж байгаа юм бэ? 4 хүүхэдтэй хүний их нэртэй гэсэн чи Анхаа бүр юу ч хэлэхгүй гараад явцсан. Тэгээд эхнэрээсээ асуусан чи чамд хамаагүй би өөрийгөө мэдчихээн гэд юу ч болоогүй юм шиг л хэлсэн байгаа юм. Бата тэр хоёрыг ерөнхийдөө хайр сэтгэлийн холбоотой хүмүүс болсон гэдгийг мэдсэн боловч 4 хүүхдээ мэдчих байх те хүүхдүүдээ өмчрүүлэхгүй гэж бодож явсан учраас маш удаан твчиж явсан гэдгийг өөрөө мэдүүлэхтэй дурдсан байлээ. За ингээд 2024 оны 9-р сард Бата гэртээ хайж хахад гинт хамраас нь цус гараад тогтохгүй болохоор түргэн дуудсан. Түргийн ирэхээс өмнө цусаар бөөлжиж эхэлсэн маань эмч ирээд үзэхэд дахиад цус гарах юм бол тогтоогоорой гэд удалгүй эмнэлэгт хэвтгэхэд Батагийн хамраас цус гараад ерөөсө тогтохгүй, амаар нь хүртэл адилхан гараад болохгүй болохоор шууд Улаанбаатар хот руу яаралтай явж үзүүлэхээр болсон. Тэгээ хотод ирээд шинжилгээ өгөөд эмнэлэгт хэвтээд 7-аас 10 хонсон. Цус нь ерөөсө тогтохгүй байсан болохоор хоёр хамарт нь хоёуланд нь чихээс игээд 10 хоноод эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарсан ч гэсэн хамраас нь бүр гарсан цус тогтохгүй байнгын чихээстэй байсан учраас шууд цэргийн төв эмнэлэг очиж хэвтээд биеийн байдал нь арай дээрсэн байгаа юм. Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байхад дүүн ирээд Бата миний дүү ихнэр чинь чамд хулганы ор өгсөн байна. Тарианд хийж өгсөн байна гэж хэлсэн байгаа юм. Тэгээ Бата сонсоод бол маш их гайхаж шоконд орж эмч нүүн тариа тусал хийгээд хахад хүртэл ерөөсө тогтохгүй тухайн үед юу хулганы ор угсус тийм зүйл ч гэсэн ерөөсө толгойд нь орж ирээгүй. За тэгвэл одоо яг тэр хор уусан өдөр юу болсон талаар товч мэдээлэл хүргэе.
Бата малаа усалчаад гэртээ ирээд аман цангаад байсан учраас Цэрмааг усыгээд өгөөч гэсэж Батагийн өдөр ууж агаад үлдээсэн ундаанаас хийж өгсөн байгаа байхгүй юу. Тэгээ угаасаа юу ч бодохгүй болгосон чинь нэг л тийм амар сонин эвгүй амтгтаад ахаар нь ундаанаас яагаад ийм сонин амтгтаад байгаа юм бэ гэж дутуу угаад орхисон. Тэгээ хортой ундаа уусны маргааш өглөө нь гинэт Батагийн хамраас цус гараад эхэндээ ол нэг тоохгүй тий хамартаа юм хийчээд малаа ялгаад тонноосоо ирсэн чинь ерөөсөө цус нь тогтохгүй байсан болохоор эмч дуудаад дуцал залгуулад ажид л хүрэн ягаан өнгийн зүйлээр бөөлжиж эхэлсэн. За байдал ер нь эвгүүцсэн учраас өглөө 6 цагт улаан гомд ирээд 103-аар үзүүлсэн байна. Тэгээ тэнд хөвтөж яхад бол хажууд нь хөвтөжсэн хүмүүс хүртэл гайхаад эмнэлгийн зүгээс шууд Улаанбаатар хот руу явуулсан. Энэ хугацаанд бол байнгын цус тогтоох тусал залгуулж байсан байна. За тэгэхээр Батагийн хамарнаас яагаад ингэж их цус гарсан бэ? Дүүн хэлсэн шүү дээ, Батаад танд ихнэр чинь ингээ хулганы хоор уулгасан байна гэх мэт мэдээлүүд байгааз. Тэгвэл үнэхээр яг ихнэр нь ийм зүйл хийсэн юм уу үгүй юу гэдгийг одоо анхаа болон Цэрмаагийн мэдүүлгээс харъя. Тэгээ мэдүүлгийг уншиж өгөхөөс өмнө бас нэг зүйлийг хэлэхэд анхаа Цэрмаа хоёр болохоор гэр бүлээс гадуурх дотны харилцаатай болоод 10 гаруй жил болсон байсан юм байна. Анхаа өөрийнхөө гин бурууга хүлээн зөвшөөрч с ิจ гтнэр өгсөн мэдүүлгийг одоо хүргэе. Би найз Батагийн гэрээр орж гарч байх үедээ түүний ихнэр Цэрмаатай танилцаж хайр сэтгэл эр эмийн дотн харьцаа үүсгээд ойролцоогоор 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Цэрмаа гэх хүнтэй гэр бүлээс гадуур хайр сэтгэлийн холбоотой хамааралтай болсон. Бид хоёр сардаа ганц удаа уулзаад хөвчлэн гар хуцаар харьцдаг, чааталдаг, ярьдаг байсан. Ингээд 8 дугаар сарын дундуур миний хайртай хүн болох Цэрмаа над руу уцаар залгаад чи зах дээрээс надад хулганы хор болон ууг суус авчирээд өгөөч гэж хэлсэн. Би Цэрмаагаас яах гэж байгаа талаар асуухад нөхөртөө өгөх гэсэн юм хүмүүсээс асуухад найдвартай өгч болдог гэх талаар хэлж байна гэж надад хэлсэн. Би урд өмнө Цэрмааг нөхрөөсөө салж хоёулаа хайр сэтгэлийн холбоотой юм чинь хамт амьдрах талаар ярихад нутаг усны хүмүүс буруу ойлгох болно. Өгснийхэн дараа хоёулаа хамт амьдрий гэж надад хэлсэн. Ингээд би хэлсэн үг тавьсан саналыг нь зөвшөөрч зах дээрээс жижиглэнгийн бараанаас шингэн хулганы хор 2 ширхгийг нэг ширхэг шилтэй ууг сүс зэргийг худалдаж аваад сумын төвд очоод авсан 2 зүйлээ Цэрмаад өгсөн. Авсан юмнуудаа өгөхдөө хулганы хор ууг сүс зэргийг өгөхдөө яг баталгаатай юм уу гэж асуухад баталгаатай шууд өгнө гэж хэлээд авсан. Би тэр үеэс хойш уцаар болон биеэр уулзаж хид хідэн удаа ярьсан уцаар чааталсан боловч надад хулганы ор ууг сүс зэргийг өгсөн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Сүүлд буюу одоогоос 20 гаруй хоногийн өмнө Цэрмаа надад сумын төв рүү явж гинэ. Нөхөр арх ууцсан байна. Архинд нь ууг сүс хийгээд уулгасан. Хулганы орыг нь 2 ундаанд нэг ширхгээр нь найруулад нэгийг нь уулгачлаа гэж хэлсэн. Тухайн үед би заа гэж хэлээд хайсан. Удалгүй Батагийн бие муудаж ам хамраас нь цус гараад аймгийн төв рүү эмнэлэг явж байна гэж хэлсэн. Мөн Улаанбаатар хот руу шинжилгээнд хамрагдахаар явж байна гэж Цэрмаа чатаар хэлсэн. Би Батагийн бие хулганы хорууж ууг сүс ууснаас болж муусан талаар мэдсэн. Бас сумын нэгдсэн эмнэлэгт байхад Батаад хийж байгаа туслын шингэнд нь ууг сүс хийсэн талаар Цэрмаа надад хэлсэн юм. Би эмнэлэгт байхад болох юм уу арай болохгүй хаа гэж хэлсэн. Аймгийн эмнэлэгт байхад ууг сүс суцаар нь хийснээс олж биеийн байдал нь муудаж Улаанбаатар хот руу явсан байх. Цэрмаа бид хоёр үнэхээр бие биедээ хайртай, хайр сэтгэлийн холбоотой өгөөд Цэрмаагаас нөхрөөсөө салжих гэж олон ч удаа гуйсан. Цэрмаа нөхрөөсөө салаад өөр хүнтэй суусан гэд нутаг усны хүмүүст муу нэртэй болчноо. Бас салчих юм бол байгаа хөрөнгнөөс нь авч чадахгүй болчноо гэж хэлээд нөхрөөсөө салдгүй байсан. Тэгээд нэг өдөр Цэрмаа өөрийн гар утснаас залгаж хойлоо манай нөхрийг нас барсны дараа хамт амьдрий гэж хэлээд чи надаа улаан гомоос хулганы хор ууг сүс аваад ирээ нөхртөө өгч чадна гэж хэлэхээр нь би зөвшөөрч улаан гом сумын зах дээр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс 2 ширхэг хулганы хор, 1 ширхэг ууг сүс аваачиж өгсөн. Цэрмаа надад хэлэхдээ 2 ундааны савнд хулганы хороо найруулсан байгаа. 1 ундааны савтайг нь уулгасан, 1 ундааны савтайг нь найруулад гэрт тавьсан байгаа. Ууг суусыг архинд 1 удаа хийж өгсөн. Аймгийн эмнэлэгт хахад тарианд суцаар хийсэн гэж өөрөө надад хэлсэн. Дахин өгсөн гэж ямар нэгэн зүйл хэлээгүй. Бас над руу Facebook Messenger чатаар хулганы хор найруулсан ундаа ууг суус холсон арх, суцаар залгасан шингэнд ууг суус холсон талаараа Facebook Messenger чатаар өөрөө хэлж зургийг явуулж исэн. Би өөр хүн харж ухаах гэж бодоод ууг зураг чатыг бүгдийг нь устгасан. Энэ талаар бид хоёроос өөр ямар нэгэн хүн мэдгүй. Би Цэрмаад үнэхээр хайртай, заримдаа хэрэгцээний мөнгө хүртэл өгдөг. 7-8 жилийн хугацаанд бэлгийн харьцаанд ордог болж хамт амьдрах зорилгоор хулганы хор ууг суус зэргийг аваачиж өгсөн. Өгтөө Батаад уулгах жагааг мэдчихсэн. Миний хувьд өмнө нь гэр бүл зохиож байгаагүй. Ер нь бол Цэрмаатай л хамт амьдрахын тулд Батаад тэр зүйлийг хийсэн гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Гэхдээ Цэрмаа намайг ашиглаж худлаа үнэн хэлсэн, би өөрийгөө ч гэсэн удирдах чадахгүй болсон байна гэсэн мэдүүлгийг хүртэл өгсөн байгаа юм. За одоо тэгвэл та бүхэнд Цэрмаагийн өгсөн мэдүүлгээс хүргэе.
Миний хувьд сумынхаа малчид дуулж байна тэмцээнд оролцож байгаад явх унаагүй болсон байх тэр үед анхаа над руу залгаад уулцсан. Анхаа намайг мотоциклдоо суулгаж аваад авч яваад хүчнэдсэн. Тухайн үедээ надад хэцүү байсан бас нөхөртэй олон хадмуудтай хэлхээс айсан. Тэр хулганы хорыг надад 6 сард анхаа авчирч өгсөн. Тэгээд хувцсан тэгээд далд хийцэн байсан. Тэр хугацаанд анхаа надад хандаж танайд Батагийн найзууд ирж байгаа эзэдээ зуны амралтаар ирж байгаа. Энэ үед нь чи нөхөртөө арх маш ихээр уулгаж агаад хийгээд өчөх гэж хэлсэн. Энэ явдал яагаад болсон гэхээр би Батаагаас бас анхаагаас аль альнаас нь маш их айж исэн. Анхаа яг уулгаснуу зургийн дараад явуулчих тэгвэл итгэн зураг явуулахгүй бол итгэхгүй гэж хэлдэг. Тэгээд би зургийн дарж явуулдаг байсан. Миний 4 хүүхдийн эцэг хань ижил гэж бодоод би ингэж хийж гинэ гэж зургийг үзүүлэнгүүтлээ уг нь асгацсан. Батаа гимлэгт байхад хүртэл чатаар залгаж орж ирээд ямар юм тариа хийгдэж гин гэж асуусан. Би шингэн хийх гэж байна гэж хэлэхээр шингэнд нь бас аваад хийчээрээ гэж над руу өөрөө уцаараа залгаад хэлэхээр нэтгүүлэхийн тулд би дэлгүүрээс авсан. Яагаад итгүүлэхийн тулд гэж хэлээд байна гэхээр энэ хоёр залуу хоорондоо намайг хавчдаг. Нэгэнтэй нь ойртоод нэгэнтэй нь ойртохгүй болохоор хоёулаа уурладаг. Би бүр үнэхээр их айдаг. Надаас болоод энэ хоёр залуу зодтолдож янз бүр болох вэ гэж бодоод энэ хоёр хүний иргэшээлд орж байсан. Гэтэ яг үүндээ би хулганы ор угс ус өгөөгүй зүгээр л анхаад итгүүлэхийн тулд худал хэлдэг байсан. Анхаал надад хэлэхдээ тийм үнгийн ундаанд хийж өг угс ус хамгийн сайн гэж ин тэрийг олж ирж өгнө гэж хэлдэг байсан. Өөрөө надад олж авч ирж өгсөн гэх агуулгатай мэдүүлэггүйч гин буруугийн талаар өөрөө маргасан байгаа юм. Тэгэхээр анхаа болон Цэрмаагийн өгсөн мэдүүлгээс харахад хин би хийгээгүй бараг л энэ хүний эсвэл анхаагийн ч юм уу те Цэрмаагийн шахалтаар л хийсэн гэж хэлээд байгааг та бүхэн анзаарсан байх. Тэгээ шүүгдэгч Цэрмаагийн дээрх мэдүүлэгт нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримтаар ерөөсөн нотлогдохгүй байсан. Яагаад гэх юм бол хөдөлшгүй нотлох баримт гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр Батааг хордуулж уух зүйлд нөгөө хулганы хор ууг суус хийхээс өмнө анхаагийн хамаатны дүү охин нь уцаа хайцсан байсан юм байна. Тэгээ барих уцгүй гэж хэлсэн болохоор анхаа өмнө нь өөрийнхөө барьж ийсэн дэлгэцэн агарсан шинээрээ шахуу Galaxy A21 загварын уцаагаа гэд дүүгээ дэлгэцийг нь янзлаад аваа гэсэн юм байна. Хамаатны дүү охин гэсэн тэр уцыг анхаагаас аваад ашиглах гэсэн чинь ахынх нь хаяг биш өөр нэртэй нэг тийм хуурамч Facebook хаяг байсан байхгүй. Тэгээ бүр Facebook Messenger нь нээлттэй байсан юм байна. Тэгээ охин устгах гэхээр тэр хаяг нь ерөөсөө устгахдаггүй байсан болохоор тэр чигт нь ашиглаж хэрэглэж байсан. Тэгээ мессенжерт нь өөр эмэгтэй хүний хаягаас хит хит удаа хайр сэтгэлийн холбоотой чатууд ирдэг байсан бөгөөд ээжтэй хэлсэн чинь миний охин ингээ хүний хувийн мэдээл чат интерлүүнд бити ороо гэсэн болохоор уушгаа болчих. Ингээд байж идэл яг тухайн хэрэг болсон үеэр буюу 9-р сарын дундуур нөгөө мессенжерт нь бүр маш их чат ирээд ахаар нь зүгээр сонирхол гүйлгээд уншсан чинь нөхрийнхөө тарианд угсуус хийсэн ундаанд нь хулганы хор найруулж агаад нөхртөө уулгасан одоо нэгийг гэртээ найруулаад тавьсан байгаа түүнийг авч хаяарай гэх утгатай тэмэрхүү чатууд байхаар нь шууд охин бол ээждээ хэлээд тэгээ ээж нь цаашаа мэдээлэл өгөөд эцэст нь цагдаагийн байгууллагад ирснээр тухайн хэргийг хийсэн гэдэг нотлох баримт шууд гараад ирсэн гэсэн үг. За тухайн Facebook хаягийн холбогдсон гэх хүний чатад үзлэг хийхэд бол хурдан хугацаанд Батаа алга болвол боллоо гэж бодож ин надад ханаа би чамд бас нэг арга зааж өгнө. Ханаа чи бид 2 жил ирэх тусам улам шал өөр царайтай болоод байна. Учраад багаар одоход 10 жил боллоо шүү дээ чи бид 2 чамд бүр энэ хүний юм тариаг нь үйлчилдэггүй ламд үзүүлээ чинжилгээний хариу огт гардаггүй саад хийлгээд үг гэсэн болохоос биш. Тийм том зүйл би хүсээгүй шүү дээ гэх агуулгатай тэмдэглээл гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хавтас тэрэгт хавсрахсан байна. Тэгэхээр Цэрмаа мэдүүлэг өгөхдөө би хүчндүүлсэн барыг ингээд иргэшээлт нь байсан гэсэрсэ тэ. Гэтэл тэр харилцсан чатнаас харж харьцуулан дүгнэх юм бол ямар нэгэн иргэшээл хүчирхийлэлт байсан гэж үзэх үндслэл тогтоогдоогүй. Нөгөө дээгүүр бол Цэрмаа анхаатай харилцсан зурас бүртээ ханаа гэж бичсэн байсан бөгөөд Батагийн цуснаас буюу шинжилгээнээс хор илэрхээс сэргийлж мухар сүсгийн буюу хар домын аргаар саад учруулахаар анхаад зааварчилгаа өгч байснаас үзэх юм бол Цэрмаа би хор хийгээгүй анхаагийн шахалж шаардлагаар хийсэн гэж мэдүүлсэн худал болох нь тогтоогдсон байна. За ингээд зогсохгүй хийсэн үйлдэлээ нуунд алдлах зорилгоор Цэрмаа нөхрийнхөө тарианд угсуус хийсэн угсуус нь болохоор ойдлын машин дотор байгаа ундаанд хулганы хор найруулж байгаад нөхртөө уулгасан. Одоо нэг хулганы хор ундаанд найруулад гэрийн хаалганы зүүн заавагт хийцэн байгаа түүнийг авах хэрэгтэй байна гэд чат хүртэл хүнээр бичүүлсэн юм шиг байлээ. Энэ нь болохоор яг үнэн үү худал уу гэдгийг шалгах гээд гэрт нь очиод яг тэр гэрийн зүүн талын завагт ундааны савтай зүйл байсан уу гэвэл байсан. Ойдлын машин дотор угсуус нэртэй шилтэй зүйл хүртэл байжээ.
Тэгээ Батаа бол надад үнэхээр хэцүү байна. Гим зэмгүй айсгүйнийг нийлж аваад алхаар завцсан энэ хоёр хүн болвол миний хувьд үнэхээр гомдолтой байна. Эмчилгээний зардал 2 сая 432,850 төгрөг, сэтгэл санааны хохирол 15 сая 173,440 төгрөг, анхаагийн ах дүү хотод байхад бол надад эмчилгээндээ зарцуул гэж 1 сая төгрөг өгсөн. Өөр надад бол авсан зүйл ерөөсөө байхгүй. Одоо ингээд 16 сая 606,250 төгрөг дутуу байгаа гэсэн мэлээ. Тэгэхээр ер нь ямар нэгэн байдлаар хэрвээ тэр чад дэлгэгдээгүй байсан бол хэрэг илрэлт нэлийн удаашрах шинжтэй эсвэл бүр илэрхгүй байж болох байсныг ч үгүйсэхгүй. Яагаад гэх юм бол Батаагаас хит хит удаа шинжилгээ аваад ерөөсөө за энэ хүн бол ингээ хулганы ор уусан байшгүй эсвэл уг сус уусан байшгүй гэсэн тэм шинжилгээний нарийн дүгнэлт гарахгүй байгаадаас учраас оншийг тодруулах гэж маш их утсан юм байна лээ. За тэгвэл нөгөө анхаагийн хамаатны охин гэдэг байгаа шүү дээ тий. Тэр охин чатыг уншиж мэдээд ээждээ хэлээд цагдаад мэдгдсэн. Энэ охины хувьд хийсэн үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-ын 10 дугаар зүйлд заасан хувь хүний нууцад халдах, 13-ын 11-р зүйлд заасан хувь хүний нууцыг задруулах, мөн кибер орчинд хууль бусаар халдах гэмтэргийн шинжтэй юу гэвэл үгүй. Яагаад гэвэл гэмтрэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 1-3 зааснаар хүн гэмтрэх зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Цэрмаа Батаа хоёрын хоорондоо бичсэн чат гэмтргийн шинжтэй байсан учраас нотлох баримтаар хүлээж авсан. За Батаагийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний эхний үзлэгээр биед нь гэмтэл тогтоогдоогүй, цуснд ямар нэгэн химийн хорт байцын найрлага байгаа эсхийг тогтоосон зүйл байхгүй, бүлэгнэлтийн хүчин зүйлийн олдмол дутагдал, цус бүлэгнэлтийн эмгэг, хамраас цус алдалт, цус багталт, даралт ихсэлт оншоор эмнэлэг твтэн эмчилгээ хийлгэсэн байна гэх дүгнэлт гарсан юм байна. Харин дараа нь Улаанбаатар хотод ирээд хэвтэн эмчилүүлсний дараа дахин хамраас нь цус гараад тогтохгүй байсан да. Тэгэхээр цэргийн төв эмнэлэгт ирж хэвтээд хордлого тайлах, цус бүлэгнэлтийн алдагдлыг засах, цус багталтыг засах, эргэтэн систем хамгаалах, эмийн болон хоол эмчилгээ хийгдсэн байна. Ер нь бол хулганы ор уусан хүн хурц буюу маш их цус алдаж, хүний амь насанд богино хугацаанд аюул учруулж, цус алдсны улмаас амь нас эрсдэж хохирч болдог. Хулганы ор уусан хүний цусны бүлэгнэл алдагддаг. Батаагийн хувьд болохоор хамрын цус алдагдаж, бие нь хүндэрч эмнэлгийн анхан шатны тусламж хурдан түргийн хэрвээ аваагүй байсан бол шууд нас барах байсан. Хулганы ор уусан хүн эмнэлгийн анхан шатны тусламж болон хорлог тайлах эмчилгээ хийлгэсний дараа хүний биеийн ерөнхий байдлаасаа шалтгаалаад 1 сарын хугацаанд хорн биеэс нь бүрэн гадагшилж хэвийн болдог гэж цэргийн төв эмнэлгийн эмч мэдүүлэг өгсөн байсан. Хулганы ор болохоор ингээд амар олон төрөлтэй байд юм билэ. Тэгээ төрлөөсөө шалтгаалаад өөрчлөл нь өөр байдаг. Зарим нь болохоор цусны бүлэгнэлтийн эсрэг, зарим нь зүрх мэдрэлийн үйл ажиллагааг хортуулдаг. Уусан тохиолдолд болохоор дотор мухайрах, бөөлжих, цус алдах, амьсгаадалт, таталт, ухаан алдалт зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Маш бага хэмжээгээр уусан байсан ч гэсэн амьд нь хүрч болт юм байна. Уг сус буюу цуу гэж хэлдэг те. За бид бүхний мэдхээр болохоор ер нь бол уг сусыг ингээд салаад малаад нь хийдэг штэ те. Хүнсний зориулалттай сул уусмал 5% цуу их хэмжээгээр уух юм бол ходоод улаан хоолойг цочроогоод төлөгдөлт үүсгэж болно. Харин өндөр концентрацтай уг сус буюу 10%-аас дээш байх юм бол химийн төлөгдөлт, тэгээ бөөр гэмтэх, хүчил шүлтийн тэнцвэр алдагдуулах эрсдэлтэй, тэгээ бүр цаашлаад дотор эрхтнийг нь гэмтээгээд амь насанд нь аюултай байж болно гэдэг юм байна. Ингээд хэргийн газрын үзлэгээр Батаагийн гэрээ оёлын машины хайрцаг савыг нээж үзэхэд дотор нь кислота уксус 80 гэх бичиглэлтэй 170 мл хэмжээтэй шингэн шилний таглаа хэсэгт цагаан хайлсан ууд тавьж скотчоор ороосон тус уксусны савны улаан өнгийн таглагч задалж хэргэлсэн байдалтай мөн зүүн талын доод завхт ягаан өнгийн хөшгөний дээд хэсгээр цухууж харагдаж байгаа фанта нэртэй ундааны сав ундааг унинд хавчуулсан байдалтай ундааг гаргаж үзэхэд бол 500 мл савтай үзмэн ягаан өнгийн фанта гэх бичиглэлтэй ундаа байх боловч таглааны лацыг онгойлгосон байдалтай байна гэх тэмдэглэл үлдэгдсэн байна. Мөн дахин утсанд үзлэг хийхэд Батаагийн болгосон хүн чи бид хоёр штэ. Би чамайг заримдаа их гайхах юм, эр хүн байж сонин зантай. Чи бид зүгээр байсан хүнд ийм юм олж өгөөд энэ юмнаас болоод Батаа юм болсон. Бас чиний өгсөн нэг хулганы орыг Батаа газар дээр нь бүгдийг нь уусаа харин нэг хорыг би жижиг ундааны ягаан өнгөтэй ундаанд бүгдийг нь хийгээд гэрт хадгалцсан. Тэр ундааг авах шаардлагатай байна. Чи очиж ав. Би тэр жижиг ундааны савтай ундааг гэр дотор завгт хийцэн байгаа гэх тэмдэглэл үлдэгдсэн байна. Цэрмаа өөрийн гин бурууга хүлээн зөвшөөрч сэжигтнээр дахин мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлгээс нь та бүхэнд хүргэе.
аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд хэвтэж байх хугацаанд нөхрийн биеийн байдал хэвийн болоод байгаа юм шиг энэ талаараа анхаад хэлэхэд надад хайртай юу? Хайртай бол шингэнд нь дахиад уугс ус хийчих гэхээр нь би эмнэлгийн урд байрлах хүнсний дэлгүүр орж анхаагийн авчирч өгсөн уугс уснаас жижиг савлгаатай 250 мл уугс усыг 6500 лөө 7500 төгрөгөөр худалдаж аваад ямар тиймэрхүү үнэтэй байсан 5 г тариур эмийн сангаас аваад хогийн цэг дээр ирээд 5 г тариуртаа сорвуулад савыг нь хогийн сав руу хайсан. Одоо тэгээд яг аль хогийн сав гэдгийг нь ерөөсөө санахгүй байна. Тухайн үед би хүн харчихгүй гэд айж сандарсан байсан. Ингээд Батагийн хөвтөж байгаа өрөөнд ороод Батад хийх шингэн гитэг хайрцагт 3-4 ширхэг 500 г, 300 г, 100 г төрлөөр байсан бөгөөд 5 г тариурт сорсон уксусыг 500 г 2 шингэнд мөн 100 г 1 шингэнд нийт 3 шингэнд нь хувааж хахад тавьсан. Тэр шингэнийг тэр өдөрт нь Батад цуцаар хийсэн гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Шүүхийг хилэлцүүлэхт иргэдийн төлөөлөгч оролцсон. Тэгээ иргэдийн төлөөлөгчийн зүгээс бол Цэрмаа анхаа хоёрын римийн харилцаатай олон жил явж байсан учраас энэ хүмүүсийн харьцаанд ийм асуудал үүссэн байна гэж хүндлэнгийн иргэний хувьд харлаа. Хоёулаа буруутай байна. Эхнэр Цэрмаа нөхрөөсөө гадуур амьдралтай нөхрөө алах гэж завцсан учраас буруутай гэж дүгнэж гин. Цаашид Батаа эрүүл мэндэд анхаарах шаардлагатай гэж харагдаж гин. Хохирогч шүүгдэгч нарын ярьж хэлж байгаа нь өгүүлбэрүүд нь зөрүүтэй санагдаж байна гэх дүгнэлт гаргасан. Иргэдийн төлөөлөгчдийн ердийн ухамсарын хүрээнд өөрийн дотоод итгэл үнэмшлэр гаргасан дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байгаа учраас шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр гаргахдаа бас харгалзан үзсэн байна. Одоо шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтээс хүргэе. Цэрмааг хүнийг алах гэмтэргийн зохион байгуулагч анхааг болохоор хүнийг алах гэмтэргийн хамжигч байх учраас тэдгээрийн үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-11 дэх заалтад заасан бүлэглэж хүнийг алах гэмтэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнсэн. Харин гэмтэргийн улмаас учирсан хохирол хор хуршгийн талаар Батагийн хувьд амь насанд эрсдэл бүхий нөхцөл байдал үүсэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зорилгоор Увс аймгаас Улаанбаатар хот руу явах зэргээр зардал гаргасныг нь тухайн гэмтэргийн хохиролд тооцох үндслэлтэй учраас нийт төлбөрийг 17 сая 173,400 төгрөгөөр тооцож сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгөх нэхэмжлэл гаргасан байна. Одоо тэгвэл эрүүгийн хариуцлагын талаар шүүх сэтгэц эмгэг дүгнэлтэд болохоор Цэрмаа анхаа нар нь тус сэтгцийн хувьд эрүүл болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлэх юм бол шүүгдэгч нар нь сэтгцийн эмгэг оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдэлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй гэх нөхцөл байдал хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй учраас эрүүгийн хариуцлага хүлээх үндслэлтэй. Ингээд улсын аллагчийн зүгээс шүүгдэгч Цэрмаад 13 жил 1 сарын 20 ял оногдуулах саналтай. Харин анхаад 12 жил 8 сарын 20 ял оногдуулах саналтай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд гаргасан. Цэрмаа анхаа хоёрын хувьд болохоор 2 өмгөөлөгчтэй. Өмгөөлөгчдийн зүгээс анхаагийн өмгөөлөгч нь хувийн байдал гэмтэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд ялыг нь багасгаж өгнө үү гэсэн саналыг гаргасан бол Цэрмаагийн өмгөөлөгчийн хувьд энэ төрлийн хэрэгүүдийг ингээд шийдэж байсан жишгээ бариад миний үйлчлүүлэгчид оногдуулж болох ялыг хамгийн бага байхаар шийдэж өгөөч гэж хүсэж ин гэх агуулгатай саналуудыг тус гаргажээ. Ингээд шүүхээс эцлэгдсэн тогтоолно гэвэл эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гин буруутай тооцож Цэрмааг 13 жилийн хугацаагаар хорих ялаар, анхааг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус шийдлэх бөгөөд Цэрмаад оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, анхаад оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад идлүүлэх тус тогтоол гарсан байна. Анхаа энэ хэрэгт болохоор цагдаа орогдсон нийт 134 хоног байгаа. Энэ 134 хоногийг мөн Цэрмаа энэ хэрэг цагдаа орогдсон 75 хоног байгаа. 75 хоногийг нь тус эдлэх ялд нь оруулна тооцохоор болсон байна. Ингээд шүүхийн тогтоол гарсан. Энэ хэрэгтэй холбоотой давж заалдах шатны магадлал болон хяналтын шатны тогтоол бол байгаагүй. Ингээд өнөөдрийн хэрэг маань дууслаа. Тэгээд та бүхний хувьд сонсоод ерөнхийдөө ямар хөө санагдсан бэ? Өөрсдийн үзэл бодлоо сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Тэгээ бас ямар хэрэг яриулмаар байгаагаа бичиж болно. Тэгээ би хайж үзээд үнэхээр байх юм бол олдох юм болоод ярьж өгөхийг бодноо. Тэгээ манай сувгийг subscribe дараагүй болоод subscribe дараарай. Өнөөдрийн хэрэг маань ингээд дуслаа. Миний хувьд болохоор хэрэгээ ярихдаа ямар нэгэн байдлаар өөрийн үзэл бодлоо оруулдаггүй учраас ингээд өнөөдрийн подкастаа дуусгая. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.